чуулганыг өрөөж өгөөч эзэн. Их эзэн үнэхээр таны үгийг итгэлээр хүлээж авах болтугай эзэн. Эзэн үнэхээр үг сонсоход ямар нэгэн саад, ямар нэгэн муу ёрийн нэгний дайралт, хорон санаа байгаа бол эзэн Есүсийн нэрээр хүлж бай. Харин энэ газар таны үг ариун сүнс таны оршихуй дүүрэн байх болтугай. Их эзэн таны өргөөг зорин ирсэн хүмүүс тань дотор итгэлийг авах болтугай эзэн. Их эзэн таныг таньж мэдэх болтугай эзэн. Тиймээс эзэн амьдрал нь өөрчлөгдөж та алдарших болтугай эзэн минь ээ. Их эзэн танд өргөн залбирч. Их эзэн та ам дээр минь манаач тавиар. Таны үг яригдах болтугай. Эзэн Есүс Христосийн нэрээр залбирч байна. Амен. Эзэн алдарших болтугай. За сайн байцгаана уу? Эзэн Есүс Христосийн нэрээр мэдчилж байна. Та хэд мөн сайхан амруу? Өнгөрсөн 7 хоног ивэл өрөөл дүүрэн байв уу? Тэгээ та дэрэгт хүндээ тантай энэ газар хамт байгаадаа маш их баяртай байна. Бурхан таныг ивээх болтугай. Та хамгийн зөв газараа байгаа шүү гэж хэлэхгүй. Сүүлийг жоохон сул хэлээд байна уу? Гайгүй үстэй. За, бид үнэхээр эзнэр өрөөгцсөн хүмүүс шүү. Эзний оршууд дотор бид нэм гараг бүр эзний нэрээр цуглана гэдэг юутай өрөөлөө. Энэ зөвхөн бидэнд өгөгдсөн өрөөл шүү. Тэгээ энэ өрөөлийг бид яах ёстой вэ? Бусдад хуваалцах ёстой шүү. Тэрийг үргэлж сэтгэлдээ тээж яваарай гэж эзний нэрээр ятгая. За, өнөөдөр хамтдаа Колосой номын 3 дугаар бүлгийн 13 ганц ишлэл байгаа. Тэгээ эндээс бүгдээрээ суралцах болно. За би нэг ишлэл өгсөн байгаа. Тэгээ энэ тэндээс магадгүй ишлэлүүд авах бах. За энэ тэндээс ч байх. Тэгээ Библийн одоо текстүүдээс ишлэлүүд авах бах. Тэгвэл манай медиа багийнхан маань бас гаргаад өгөөрэй. За та Библиэтэй байна уу? Энэ дэлгэцэн дээр битгий гарах. Энийг өмнөхийг гаргачих. Танд Библи байна уу? Өдөр яг энэ Библи руугаа анхаарай заяа. Одоо ч бас орчин үе болсон учраас гоё утсан дээрээ Библиэд болсон гош. Ядаж бүгдээрээ утсан дээрээ Библиэтэй өстэй. Өдөр гараа өргөхгүй Библиэтэй болвол ингээд. Амен. Ярахгүй чуулган биш шүү бас. Тэ? Библи бол чухал шүү багтаа нараа Библийг авч явахдаа бити хизээч төгшөөгөрөө. Тэгээд энэ тэнд явж байгаад нэг цаг гарвал бас ингээд эргүүлчих чадахгүй тий. Сүүлийн үед бид ч бас нийгэмд их завгүй болгоод эзний үгээс бас их холдуулах тал руу болоод идэх шүү. За, Колосой номын 3-ын 13. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж бие уучлж хэрв хэн нэгэнд чинь нөгөөнхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил та нар яа гэж би дахиад асуу яа гэж. За. Зарим Библиг байгаад тах шиг байна те. За би дахиад асууя. Яа гэж. За би ер нь их юм ядаргаатай хүн шүү заяа. Заавал ингээд нэг бүгднгийн хэлүүлчих гээл ингээд үзэлцээлээ тэгэхээр энэ бол сайн тэмцэл гэж би бодож байгаа. Амен. За. Колосой ном. Библи бидний юу гэж хэлж байгаа вэ гэхээр та нар бол шинэ бүтээл гэж хэлсэн. Хэнийг хэлж байгаа вэ гэхээр Есүст итгэдэг хүмүүсийг. Амен. Таны зүрх Есүст итгэж байгаа болов та юу гэж бодож байна? Та Есүст итгэж байгаа болов та юу гэж бодож байна? Таны амьдрал хэр их Есүстэй адилхан байна вэ? Та юу гэж бодож байна? Энэ зүйлүүд амьдралд минь жижигхэн ч гэсэн тэр гिचийн үр төдийхэн байвал та бол шинэ бүтээл юм а гэж Библи хэлээд байгаа. Хэрвээ бидний зүрх Есүст итгэжээвэл бид бол шинэ бүтээл гэж Христ биднийг урамшуулжээ. Христ биднийг хүлээж авчээ. Эзэн Есүс биднийг хүлээж авчээ. За та тэр хүн мөн байна уу? Бас өөрийнхөө талаар нэг бодож үзээч те. Магадгүй таны дотор хариулт байхгүй байгаа бол та хэрвээ энэ газар байгаад та эзэн магтаал хүндэтгэлийг өргөөд түүний өмнө чин сэтгэлээсээ эзэн рүү хандан залбирч чадаж байгаа бол та бол шинэ бүтээл юм а гэж би хялбаршуулж хэлмээр байна. Амен. Нэгүсэндээ бидний амьдралд Бурханд итгэснээс болж өөрчлөлт ирсэн. Тэр өөрчлөлт юу гэдэг вэ гэхээр нэм гараг бүрийн цугларалт. 7 хоногийн дундуур цуглардаг эсийн бүлэг. За мөн бидэнд эзэн нэг гайхалтай зүйл зөвшөөрсөн нь эзний үг байна. Амен. Өнөөдөр бид нэрээс утсан дээрээ болно.
цаасан Библиэд бүгдээрээ байгааг харахтаа баяртай байна. Өдөр хамтдаа нэг сайхан эзэнд алдрын алга ташаалтыг өргөхөө. Бид Библийг зөвхөндөө тээж бид Библийг хажуудаа авч явтлаа амьдрал минь өөрчлөгдсөн байна. Яагаад гэвэл энэ өөрөө чухал юм. Бүр түүгээр зогсохгүй бурхан Монгол үндэстнийг хайрлаад бүр ингээд монгол хэлээрээ хүртэл ингээд уншаад ойлгодог болгочоод байгаа шүү дээ. Зөв үү те? Ямар нэг ингээд гадаад хэлээс орчуулах ч юм уу те? Эсвэл ямар нэгэн юм харийн зүйл бол биш байгаад. Хүмүүс биднийг харахтаа заримдаа харих гэж хардаг. No. Энэ бол хүн төрлөختөнд өгөгдсөн, бурхнаас өгөгдсөн ерөөл юм аа. Амен. Тэгэхээр Библи бидний юу гэж хэлж байгаа вэ гэхээр шинэ бүтээл гэж хэлсэн. Бид нар үнэхээр бурхнаар аврагдсан ах トゥ нараа. Эм нүглээсээ чөлөөлөгдсөн ах トゥ нараа. Бид нар одоо те чуулга маань одоо 19 жил, 18 жил болж байна. 18 жил явхдаа бид нар бурхан дотор гайхалтайгаар өөрчлөлтүүд бий болж байгаа. Бид нар өөрсдөө аврагдсан хүмүүс шинэ бүтээл гэдгийг мэдж байгаа. Гэхдээ өнөөдрийн үг бидэнд юу гэж хэлэхтэй хэрэг тэгвэл та нар ийм шинэ бүтээл гэдгээ хүлээн зөвшөөрж байгаа бол таны амьдралд ийм зүйл болж байгаа бол би нэгэн чухал зүйлийг та нарт ойлгуулахыг хүссэн юм а гэдгийг Паул илчээр дамжуулан бурхан өөрийн хүмүүстэй өгсөн юм аа. Амен. Өнөөдөр бүгд Библийн нууцаас суралццгаая. Библиэд нөх амар нууц юм бас байгаад байхгүй л да. Хүмүүс бид нар сул дорой учраас бүх зүйл нууц байгаад байгаа. Тэрийг л ойлгочиход болчих юм шиг байгаа юм ер нь бол. Харин Библи маш тодорхой байдаг. Эзний үг те. Маш ойлгомжтой байдаг. Дүүгээр зогсохгүй нэг гайхалтай зүйл нь юу гэж хэлж байгаа вэ? Ариун сүнс та нарт туслах болно гэж хэлсэн. Юу вэ? Бид нар ч одоо маш их өрөөлийг авсан хүмүүс байхгүй. Та ганцаараа ерөөсөө биш. Огтхон ч биш. Бурхан бидэнтэй хамт байгаа гэж дахин тунхагламаар байна ах トゥ нар. Тэгэхээр өнөөдрийн Колосай номын 3 дугаар бүлгийн 13 дээр итгэлийн хүмүүсийн хувьд нэгэн чухал зүйл. Тэр тусмаа эзэн дотор авралыг хүлээж авч амьдрал нь өөрчлөгдөж байгаа. Мөн өөрийнхөө гэм нүглийг ухаарж бурхны өмнө өвдөг сүгдэж байгаа. Түүнээс уучлал өршөөлийг хүлээж авч байгаагаа ойлгосон, мэдсэн, итгэсэн хүмүүсийн амьдрал цаашаа хол явахад, цаашаа итгэлээ тунхаглаж амьдрахад үнэхээр нэгэн чухал үндэс болсон нэг зүйлийг ойлгуулахыг хүссэн баг. Тэр зүйл юу байсан бэ гэхээр гомдол. Авгийг би дахин уншъя. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучлж хэрв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг юу гэж байна? Гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил та нарч бас уучил гэж. Юу байвал гэж байна? Гомдол байвал. Тэр энэ гомдол гэдэг ганцхан үг. Энэ бол маш том сэдв. Бид нар энэ сэдвийг ер нь бол ойлгох хэрэгтэй. Энэ сэдвийг бид нар бас хүлээж авах байсан. Итгэгч хүний хувьд бас боломж өгвөл энэ зүйлээр та бүгд мань судлаарай. Магадгүй эзэн хүсвэл энэ зүйлээр дамжуулан миний хувьд ч гэсэн те бас олон зүйлийг хийхийг ирмэлзэж чинь бас залбирч чинь. Гэтэ эзнээс би тусламжийг гуйж байгаа. Өнөөдрийн бидний үзэх ёстой зүйл магадгүй зөвхөн нэг юм суур гэж та ойлгоор. Суур. Нэг дор бид нар бүх зүйлийг ойлгох боломж байхгүй те. Харин эзний үг гайхамшигтай учраас өнөөдөр энэ суур бидний амьдралыг өөрчлөх болно гэж найдаж. За гомдол гэдэг энэ үг. Тэгэхээр би танаас нэг асуулт асууя. Энэ дэлхий дээр нь гомдож үзээгүй хүн гэж байгаа болов уу? Та юу гэж бодож байна? Та ер нь гомдож үзсэн үү? Ер нь тэгэл гомдчихдаг юм. Магадгүй тийм учраас бурхан энд онцолж ойлгуулж өгөхийг хүссэн баг. Энийг тэр шинэ бүтээлүүдэд бурхан дотор өөрчлөгдөж байгаа хүмүүсийн амьдрал ойлгуулахыг бурхан үнэхээр чин сэтгэлээс хүссэн бахаа гэж найдаж бас тэгж харагдаж байгаа. Энийг ойлгоод хүлээгээд авах юм бол бидний амьдрал бас нэлээд олон зүйл цэгцрэх болно ах トゥ нар. Амен. Тэр магадгүй бид нар харуул эцэг ихтэй гомдсон хүүхдүүд гэж байдаг те. Эцэг ихтэй гомдсон. Уул нь эцэг ихэнд тэнд гिचээгээл байгаа шүү дээ те. Хамгийн сайнараа л хичээж байгаа бох ер нь бол. Гэхдээ ингээд хүүхдүүд нь гомдсон байдаг. Арайч те миний аав миний ээж. Арайч те миний эцэг
гээл те. Магадгүй эхнэр нөхөр бие биендээ гомдсон байдаг шүү дээ те. Сонин те. Уул нь ингээд хүн ингээд бодохоор юм сонин байгаа зү юм чинь. Эхнэр нөхөр. За Библи эхнэр нөхрөө юу гэж хэлж байгаа гэхээр нэг бие гэж хэлж байгаа шүү дээ. Нэг бие мөртлөө нэг нэгэндээ гомдсон байгаа тохоо. Сонин биш вэ манайхаа? Юу гэж бодогдож байна? Надад бол маш сонин санагдсан. Библи нэг бие гэсэн. Би нэг биеийн сонголт хийсэн шүү дээ уулна. Гэтэ ингээд заримдаа ингээд бие биендээ гомдсон. Заримдаа шүү. Бас байнга биш шүү дээ тий. Магадгүй дэлхийн ертөнцийн дээр байнга ингээд гомдоод яваад тохиолдлууд байх шиг байгаад байгаа. Яг сайн мэдэхгүй байна. Гэтэ таны эргэн тойронд бас ямар байна та анзаараарай. Хүн таны амьдрал ямар байна бас анзаараарай. Яг л энд олон гэр бүлүүд байгаа учраас тий. Тэр эндээс ингээ харахаар заримдаа эхнэр нөхрөөд те хань ижлүүд бие биендээ ингээд гомдсон гэр бүлүүд бие биендээ гомдсон явж. Гэр бүл те халуун дулаан байх хэрэгтэй шүү дээ уул. Заримдаа бид нар нэг найзтай гомдсон явж байдаг те. Найзтай гомдсон явж байдаг хүмүүс шүү. Арайч те миний хамгийн дотны найз. Би чамааг ингэн гэж арайч бодоогүй шүү. Гэтэл чи минь арайч те. Гэх тохиолдол байдаг те. Магадгүй энэ нөгөө өсвөр насны хүүхдүүд те залуучуудын дунд энэ их өргөн байж аж магадгүй. Ер нь нас явах тусам найз байх хэрэгтэй юм билээ шүү дээ ер нь. Их насмаас явцсан биш шүү заяа. Хүмүүс нөгөө харахаараа хөгшин гэж бодоод. За энэ нэргэн байлээ те. За заримдаа бид нар бүр ингэ чуулгандаа гомдсон явж байгаа хүмүүс. Би Есүсийн чуулганд ингэж бод. Вау. Энэ сонин те. За бүр хачиргалтай нэг зүйл байгаа заяа. Энэ бүр бас ингээ ой танд бас багтахгүй байгаа. Тэгэл бодохоор хүн нэрээ арайчтай гэмээр. Бүр бурханд гомдсон явж байгаа хүмүүс. Та хажуудах нэг хүн хараад хэр бурханд гомдсон хүн байна уугүй юу те. Тэгж харагдаж байна уу яаж юм те. Юу вау байгаас та бурхан вау. Бурханд гомдно гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ тийм үстэй. Тэгэхээр тэр өөрийгөө бурханаас агуу гэж бодоод байгаа юм шүү ер нь бол тийм үү? Яа хүн нэр үнэхээр гайхалтай юм нэр. Заримдаа ингэ бодхоор л гомдморч юм шиг тий. Тэгэхээр ингэж харахаар ер нь гомдож үзээгүй хүн гэж ер нь энэ дэлхий дээр байх. Тийм учраас Паул илж яг энэ өнөөдрийн үгэн дээр төвлөрөө бүгдээрээ Колосай чуулганд өнөөдөр амийн талх чуулганд тэ онлайнаар үзэж байгаа ах トゥ танд та өнөөдөр яг энэ сонголтыг хийсэн баггүй. Сонсож байгаа танд эзэн Колосай чуулганаар дамжуулан нэг чухал зүйлийг ойлгохыг хүсэж байна. Тэр юу гэсэн бэ гэхээр хэрв хэн нэгэнд чинь нөгөөхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучлал гинэ. Хэрв хэн нэгэн гэж. Бид нар бие биенийхээ эсрэг гомдол байх тухайд тодтогч өгсөн байна тийм үү? Бүгд бодъё. За яг бид нар ингээд өнгөрсөн хугацаанд нэг амьдраад ирэхэд саяны жишээнүүдээс татхад би ч ямар ч гомдод бол үзсэн юм байна. Тийм үү? Миний дотор бол нэг юм гомдол ер нь бол байд юм байна. Тийм учраас бурхан энэ зүйлийг мэдээд одоо бүр ингээд тодтогч хэлж байгаа байхгүй юу? Ах トゥ нараа. Ой шинэ бүтээлүүд ээ. Ой амийн талхчуудаа. Та нарын дотор хэн нэгний эсрэг гомдол байгаа юм шүү. Анзаараарай. Энэ аюултай шүү. Бид шинэ бүтээл болоход асар их саад болно шүү гэж хэлж байгаа гэсэн. Амин. Нууц. Тэр бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Гомдол бол зүгээр нэг муу мэдрэмж биш юм аа. Гомдол гэдэг бол муу мэдрэмж биш. Энэ бол зүрхэнд үлдсэн шарах гэнэ. Дахин ил. Гомдол бол мэдрэмж биш байх нь. Хүмүүс бид нар шиг ингээд янз бүрийн мэдэрдэг шүү дээ, тийм зүйл биш. Харин юу гэж хэлж байгаа хэрэг зүрхэнд үлдэх шарах. Одоо энэ зүйлийг та анхааралтай сонсоорой. Хэрвээ энэ шарах идэхгүй бол ингэдэг гинэ. Амьдралын бүх талбарт нөлөөлнө.
Тийм учраас эзэн энэ зүйлийг мэдж байгаа учраас энэ зүйлийг биднэрт ойлгуулахыг үнэхээр тэр дотроосоо хүний дотор тэр хэн нэгэн таниулахыг, мэдүүлэхийг хүсдэг тэр хүсэл байдаг бол Иесуст яг л энэ хүсэл байсан. Тийм учраас өөрийн хүнээрээ дамжуулан өөрийн чуулганд өөрийн нэрийг хүлээж авсан. Үнэхээр өнөөдөр бид бас магтлаа шүү дээ. Та бол сонгогдсон гэж шүү дээ. Тэр сонгогдсон хүмүүстэй тэднэр дамжуулан энэ хүн төрлөختөнд ойлгуулахыг хүссэн зүйл яагаад байгаа. Яасан гэд зүрхэнд байд үлдсэн шарах учраас энэ хэний төлөө байх нэ? Бидний төлөө. Бидний амьдралын бүх талбарт нөлөөлдөг гинэ. Вау, амар аюултай юм би. Тэр энэ нөлөөлөл яагаад болгоомжилсан бэ гэхээр энэ аюултай нөлөөлөл байхгүй. Бидний амьдралд сайн зүйл авчрахгүй гэсэн. Тэгэхээр Библи биднэрт энэ гомдлыг нуух талаар өрөөсөө заадаггүй. Харин Библи биднэрт юуны тухай зааж байгаа гэхээр энэ гомдлоос чөлөөлөгдөөрэй гэсэн. Амен. Биднэрт гарц байх нь ахтаа нар. Биднэрт найдвар байх. Хүмүүс бидний хандлагыг хөвчлөлтөө ямар байдаг вэ гэхээр дандаа нуудаг баг. Нууцсан юм чи. Ой шүү тий. Гэл ишэргэл. Тэгэхгүй ямар ч нэг юм амьдралд нэг юм нөлөөллийг өгдөг байх нь. Цаашаа магадгүй тий. Хэдүүл бас илчлээд харагдах. Та өнөөдөр ямар байна вэ гэж эзэн биднээс асууж байна гэсэн. Яагаад? Чиний бүтээл юм. Яагаад? Христийг хүлээж авсан хүний хувьд яагаад? Бидний амьдралд Бурхан, бидний амьдралд өөрчлөгдсөн гэж итгэж бид үнэхээр баяр хөөртэй алхаж байгаа явж байгаа хүний хувьд бид энэ зүйлийг анзаарах ёстой юм байна гэдгийг эзний үг өнөөдөр бидэнд ятгахж байна ахтаа. Амен. Тэгэхээр энэ зүйлээс үндэслээд бүгдээ гомдол гэж юу вэ? Тэгвэл энэ гомдлын талаар бүгдээ ингээд цогцоор маш энгийнээр ойлгохыг хичээцгээе. Тэгэхээр мэдээж маш олон зүйл байгаа. Энэ зүйлүүдийг базаад өнөөдөр илчлэхийг хүссэн зүйл бол гомдол ихэнхдээ нэг 3 зүйл дотор багтаж болох юм байна гэж харсан. 3 зүйл дотор гэж болох юм байна. Нэгдүгüрт нь биелээгүй хүлээлт. Таны амьдралд юм биелээгүй хүлээлт байдгүй. Нэг зүйл ингээ хүлээсэн чи биелж өгдөггүй. Магадгүй тийм болохоор нөө бурхан гомдоод байдаг гэж магадгүй тий. Амьдралд минь ингээд биелэхгүй болохоор ингээ гомдоод байдаг. Хүндэгтэй бас супер байгааз тий. Супер бүтээл байгааз ер нь бол тий. За сургаалт өгсөн номын 13-12 дээр ингэж хэлсэн байна. Та анхааралтай сонсоо. Таны чих соргог байгаад зүрх тий зөөлөн байгаас. Найдар сунжирвас зүрхний өвчин. Хүсэл биелвэс амийн мод гэж хэлсэн. Дахин хэлье. Найдар сунжирвас зүрхний өвчин. Нэг өсөндөө бидний найдлах сунжирах тусам яадаг байх нь зүрх өвддөг байх нь шүү дээ. Нөгөө талдаа хүсэл биелээс амийн мод гэж хэлсэн. Бидний амьдралд хүсэл биелэхэд бид яадаг вүлээ? Биелагийн маа гэж боддог шүү дээ. Тийм үү? Яадаг вүлээ? Би чадчихлаа гэж боддог байхгүй. Гэтэл Библи өнөөдөр энд юу гэж хэлж байгаа? No. Энэ бол таны ам баталгаажж байгаа маа гэдэг зүйлийг хэлсэн биш. Тийм байгаа зү. За би дахиад уншиж өгье. Найдар сунжирвас зүрхний өвчин, хүсэл биелвэс амийн мод. Сургаалт төгс 13-12 дээр тэгж хэлсэн баг. Тэгэхээр биелээгүй хүлээлт амьдралд минь ирэх үед гомдол ирдэг гинэ. Гомдол бий болдог. За жишээ нь намайг ойлгон гэж бодсон шүү дээ. Хүлээгээд байна те. Гэ те. Хүсээд байна шүү дээ те. Би ойлгоно гэж л бодсон шүү. Арайч гэдэг. Эхнэр минь, нөхөр минь намайг ойлгоно гэж бодсон шүү. Аав ээж минь намайг ойлгоно гэж бодсон. Тэгээ найз минь
надаас урвчиж байгаа юм да. Тэр яг миний ар нуруунаас юу гэдэг лээ? Ингэсэж байгаа юм да. Гэл юм гой өгнөд байгаа шүү дээ. Ер нь бол өөрийгөө өмгөлдөг. За магадгүй заримдаа эцэг эхчүүд нэг хүүхдүүдтэй ингээд гомдцоо явж байдаг. Миний хүүхдүүд талархаж мэддэг. Эцэг их нь яаж зориулсныг нэрээ арайч. Мэдээж хүний хувьд байх л да. Гэхдээ өөрчлөгдсөн хүний хувьд тий бид нар шинэ бүтээлийн хувьд бас энийг анзаарч үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Түрүү хэлсэн тий хүүхдүүд эцэг ихтэй ер нь л гомдсон байт юм л мэдгүй. Сайн аав ээж байх гэж гिचээдэг. Тэгтээ ингээл яхал гомдсон л гэж байдаг. Сул дороо байхгүй хүмүүс бид нар чи ер нь бол тий алдаа гаргаж байгаа гэсэн үг тий. За тэгээд энэ бүх гомдлоос болоод бидний зүрхэнд яагаад гэдэг асуулт төрдөг баг. Яагаад? Why? Би гिचээгээл байгаа шүү дээ. Why? Бурхан минь ээ, та намайг мэдж байгаа шүү дээ. Яагаад? Гэх мэт ингээд явж байгаа. Энийг бид нар харах юм бол ингээд биелээгүй зүйлээс болж гомдол ирж байгаа. Тэгээ намайг хайрлна гэж бодсон. Бүр нэг ийм зүйл байдаг шүү. Намайг хүндлэнэ гэж бодсон шүү. Тэгсэнгүү ингээд гомдчихдаг ч юм уу те. Хүлээлтүүд яваад байдаг. За тэгэхээр бидний бодож яснаас эсрэгээр зүйл болдог гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Хоёр дахь зүйл нь шархалсан зүрх. Нэгүсэндээ нэг үгээр илэрхийлэх юм бол шархалсан хайр гэж хэлж болох юм. За ямар ч яасан тэг ингээд ийм зүрх мань шархалдаг тухай. Энэ юуны тухай хэлж байгаа нэхээр бид нар хин нэгнээс зүрхэндээ гэмтэл авах. Нэгүстэй шарх авах гэж бид нар яриад байдаг шүү дээ, тий. Энэ бол яг ингээд Христ итгэлд үг байна л да. Харин бол тий. Одоо нөгөө нэг гомдол төрөх гэдэг рүү орё, тий. Гомдол. Тэгэхээр бид нар хамгийн ойрхон хүмүүсээс яг энэ зүйлийг авч яадаг. Учир нь бид нар танихгүй хүмүүсээс тий авсан тэр гомдол их өвддөг. Яг бол нэг танихгүй учраас тий. Харин итгэлээ өгжсэн тэр хайртай хүмүүсээс авсан тэр гомдол илүү маш гүнзгий өвдөгдөг гинэ. Өвдөөл. Энэ өвдөлт яадаг вэхээр түрүү хэлсэн шүү дээ тий. Хэрэв бидний амьдралд энэ гомдол байх юм бол амьдралын талбар бүрд нөлөөлдөг гэж. Энэ өвдөлтөөс болоод бидний тий сонголт буруу байж болно. Өвдөлтөөс болоод бидний амьдралын шийдвэрүүд буруу байж болно. Юунаас болсон бэ? Энэ гомдлоос болсон байна шүү дээ. Ер нь бол тий эндээс харуул. Гэх мэт зүйлүүд явж. Гурав дахь нэг ойлголт нь. Эхний хоёрыг ойлгосон байх гэж найж байна. Гурав дахь нэг ойлголт нь юу гэхээр шудраг бос явдал. За, ихэвчлэн бид нар яагаад надтай ингэж харилцаж байгаа юм бэ? Бид нар энэ ихэвчлэн үйлчлэгээний байгууллагаар нэг анзаарах бах тий. Би бас яг тийм төрлөө юм баггүй. Ударгаатай ингээд хөсгөчтэй л гэж үзээд байдаг юм тий. Тэрнээс болоод маргаа өснө. Тэгээ бүр нэг юм явж байгаа. Яагаад би ийм зүйлийг амсах ёстой гэж бодрог бос байна. Миний амьдралд яагаад ийм тохиолдож байгаа гэдгийг асуултууд бидний амьдрал гомдол авчирч. Тэр энэ олон зүйл бидний хаана бий болж байгаа гэхээр олон хүмүүсийн яг зүрхэнд бий болж байгаа явдал. Сэтгэлд болж байгаа. Бидэнд харагдахгүй тий. Тэр нэг ийм үг байна. Гомдол бол сэтгэл хөдлөл биш. Энэ бол сүнсний асуудал. Дахиад хэл. Гомдол бол сэтгэл хөдлөлөөс биш. Энэ бол сүнсний асуудал. Тийм учраас бид нөгөө эзэн дотор шинэ бүтээл болох үед бид яадаг вэ? Эзэнтэй харилцаатай болж бидний тэр ариун сүнсийг хүлээж авч тий. Тэр ариун сүнс биднийг өнөөдрийг хүртэл хөтлөн дагуулж байна. Амен. Еврей номын 12-15 дээр нэг юм үг байгаа. Эзний үг.
Гашуун үндэс урган гарч олон хүнийг бузралхаас болгоомжил. Тэр гашуун гэдэг энэ үг нь өөрөө тэр гомдол гэж бид нар орчуулж болно гэсэн. Нөгөө талдаа Библи гомдол хаана байдаг вэ буюу гомдлыг юу гэж хэлсэн бэхээр тэр үндэс гэж хэлсэн байна. Үндэс. Тэр үндсэнд байгаа зүйл яаж яадаг вүлээ? Ингээд тижигж яддаг тийм үү? Нэг төрлийн нэг юм амтай ч юм шиг зүйл байгаа даа шүү дээ. Тэр нь бол тийм үү? За тэгэхээр үндэс яг ямар байдаг вэ? Өдөр төсөөлж бодъё тий. Хамгийн тод жишээ. Нүдэнд харагддаг уу? Зөв үү? Үндэс хийж нүдэнд харагддаг уу тий? Тэр газрын гүнд байдаг. Газрын гүнд байдаг. Гэхдээ бүх модыг яадаг вүлээ? Тижээдэг баг. Бүх ургамлыг тижээдэг баг. Тэр үндэс. Тийм учраас Библиэд бидний юу гэж хэлсэн бэ гэхээр зүрхээ хамгаал гэж хэлсэн баг. Зүрх юугаар дүүрэн ам түүгээр ярих болно гэж хэлсэн. Ойлгож байна уу тий? Тэгсэн бид нар ингээд анзаарсан чинь нөгөө гомдол чинь бүр Библи нөгөө гомдлын чинь бүр үндэсч юм шүү. Та нар яг энийг анзаарч гин үү? Чиний бүтээлүүд ээ гэж ийн гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тий. Тэгэхээр бидний хамгийн чухал газар хамгийн хэрэгцээгүй зүйл очсон байна гэсэн санаа. Зөв үү тий? Яг л энэ хэрэгцээгүй зүйл тэр чухал газар очсон учраас тэр чухал газраас бүх зүйлүүд тэр нөлөөлөл өгч өгдөг гэдгийг Библи өнөөдөр бидэнд илчилж өгч байгаа байхгүй юу? Харин тэр зүрхэнд юу байна вэ? Тэр үндсэнд яг юу байна вэ гэдгийг чуулганаас Есүсийг хайж байгаа хүмүүсээс асууж байгаа юм шиг. Тийм биш байна уу тийм? Тийм байгаас тийм. Тэгэхээр үндэс нүдэнд харагддаггүй. Газрын гүнд байдаг. Тэр бүх зүйлд нөлөөлдөг. Тэгэхээр гомдол гаднаас хязгаарч харагддаггүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Бид нар яаж дүр эсгэж болдог бахна шүү дээ ер нь бол тийм үү? Гэтэ бидний дотор гомдол байж ах гэсэн. Өнөөдөр эзний үг хэлж байгаа. Харин гомдол хаана байдаг вэ гэхээр тэр гүнд байдаг гинэ. Дотор байдаг. За энэ дотроос яаж илэрдэг вэ гэдгийг бүгдээрээ нэг ингээд маш энгийнээр харцгаая. Хэрэв бидний дотор гомдол байвал уур хилэнг ургуулдаг гинэ. Бид нар нөгөө сая жоохон амтай ч юм шиг мэдчихлээ шүү дээ, тий? Үндэс учраас тий. Уур хилэнг ургуулдаг. За цаашаа харах юм бол үзэн ядалтыг төрүүлдэг нэг гомдол чинь. Бүр нэг аюултай зүйл юу гэхээр харилцааг сүтгэдэг. Хүмүүс бидний амьдрал тэр чигээр харилцаа гэдгийг та мэдгүй. Бид хэн нэгнтэйгээ харилцаж байж л энэ дэлхийд амьдрна. Тийм учраас Библи юу гэж хэлж байгаа гэхээр дэлхий рүү гар гэсэн. Яаж? Энэ бүт. Бусад шаншин юу гэдэг вэ гэхээр чи ганцаараа нуугд гэдэг. Ялгаатай гоос. Библи бидний юу гэж байгаа гэхээр би та нарыг сөрөг чон мэт дэлхий рүү хон мэт илгээлээ тийм. Сөрөг чон мэт тэр сөрөг рүү хон мэт илгээлээ гэж байна. Нэгсэндээ бидний амьдрал тэр чигээр харилцаа хатанараа. Бид гэр бүл дотор харилцсан, найз нөхдөндөө харилцсан, ажлын байран дээр харилцсан, чуулгандаа харилцсан. Тэр утгаа бид нар бурхантайч харилцсан. Тэр бидний зүрхэнд тэр гомдол байдаг бол харилцааг нураадаг гинэ. Хамгийн аюултай нь бид нар бурхантай харилцах харилцаагаа тэр гомдлоос болж нураавал ямар аюултай вэ? Стоп гэж хэлмээр байгаа. Зүгээр зогсохгүй бурхан бидний амьдралд өрөөл болгон өгөгдсөн тэр хүмүүстэй бидний харилцаа нуруул яах вэ? Тэр байтугай үнэхээр чи энэ гэр бүлээс аз жаргалыг олж аваараа эндээс та нар намайг алдаршуулаарай. Миний өрөөдийг хүртээрэ гэж хэлсэн гэр бүл дотроо бид нар харилцаагаа алдвал яах вэ?
аюултай зүйл үү тийм гомдол гэдэг зүйл. Харилцааг сүйтгэдэг. Тэгээ бүр тэр итгэлийг хоодог. Итгэлийг. Хүний амьдралын маш чухал зүйл итгэл гэдгийг бид нар мэдэн шүү дээ, тийм учраас Бурхан биднийг итгэлээр аварж байгаа шүү дээ. Маш чухал зүйл шүү байна. Нэг өнгөцгөн битгий бодор. Биднийг авралт хүргэх хүчтэй гэж та бодол. Тэр итгэл. Гэхдээ тэр итгэл маань хинд итгэж байгаа вэ гэдгийг чухал. Библи хэлэхдээ юу гэсэн юм гэхээр надад итэг гэж Есүс хэлсэн баг. Бурхан юу гэж хэлж байгаа гэхээр надад итэг гэж хэлсэн. Ариун сүнс юу гэж хэлж байгаа гэхээр надад итэг буюу тэр эцэг хүү ариун сүнст итэг гэж хэлсэн баг. Амен. Энэ зөв итгэл шүү. Бид нар энэ дэлхий дээр олон зүйл дээр итгэж амьдарч болно. Гэхдээ тэр бидний үндэс байж болно. Бидний итгэлийн үндэс Бурхан дээр байх учиртай юм аа. Тэр гомдол итгэлийг мохоодог. За нэг ийм үг байна. Гомдол хадгалах нь өөрийгөө хорионд орохтой адил гинэ. Нэг үсэнд өөрийгөө шоронд хийж яах гэсэн үг. Хорио гэдэг үгтэй. Гомдол хадгалах нь өөрөө хор уугаад тэгээ өстөө хүнийг үхээч гэ хүлээгээ сууж байгаатай адилхан гинэ. Өөрөө хор уучаад чи надаас төрүүлж өгөх ёстой гэж бодож байгаа гэсэн одоо мунхаг санаа гэсэн. Тэгж зүүрлэж одоо хэлсэн одоо юм үг байна. За өдөр хамтдаа тэгвэл гомдсон хүнээс илэрдэг нэг ганц нэг зүйлүүдийг харцгаая. Гомдлын талаар жижигхэн юм сөөрүүдтэй болж байгаа ойлголттой болж байгаа гэж найдаж байна. Хэрвээ бидний зүрхэнд гомдол байвал шүн унтаж чаддаг үг нэ. Яг мэдээж олон нөлөөлөл байгаа. Гэхдээ бид нар ингээд бодоод үзэх юм бол ингээд зүрхний гүн рүүгээ нөгөө нэг тий үндэс рүүгээ эргээд очих хэрэгтэй л гэсэн үг ер нь л тий. Шүн унтахад бас юм асуудал үүсчихдээ. За нэг илэрдэг зүйл юу гэхээр өнгөрснийг дахин боддог. Ализээ өнгөрцөө. Библи бид нар юу гэж байгаа вэ? Өнгөрснийг орхиод ирээдүг хар гэж байгаа. Орхих гэдэг нь тий битээ тэрнтэй зууралдаараа л гэсэн санаа шүү дээ. Түүнээс биш өнгөрсөнд юу болсон тухайга март гэсэн үг ерөөсөө биш үү. Бид нар чи өнгөрснөөс суралцах зүйл бас зөндөө байгаа шүү дээ. Тийм үү? Өнгөрсөнтэйгээ битээ зууралдаад бай. Зүгээр одоо ирээдүгөө харж чамд мөнх ам байгаа гэдгийг Библи хэлдэг шүү дээ бид тий. Тэгэхээр бидний зүрхэнд гомдол байгаа хүмүүс яаж байгаа вэ гэхээр гомдол байгаа илрэл юу байдаг вэ гэхээр өнгөрснөйгөө дахин бодож амьдралдаа оруулж ирдэг. Тэр үйл явдлын тухай хэлж байгаа гэсэн. Энэ бүр аюултай заяа. Нөгөө хүнээ бодхоор л тий зүрхэн өвдөд байдаг. Нэгс уур нь хүрээд байдаг гэх юм уу юу. Нэг ингээд намайг нэг гомдоос нэг юм субъект байгаад байна шүү дээ тий. Тэгэл бодхоор л зүрх өвдөд байдаг. Одоо гомдол төрөөд байдаг. Ихэнхдээ нөгөө хүн маань ингээд 50% явж байдаг байхгүй. Би л энд ингээд тийчлээд байдаг тий. Тэгээ нөгөө хүн маань ингээд 50% явж байгаа гэсэн. За тэгэхээр гомдол хамгийн түрүү өөрийгөө сүйтгэж байна. Өөрийгөө эрхлүүлж байна. Өөрийнхөө амьдралд цаад авчирч яадаг гэдэг энэ зүйлийг хатунараа ойлгоцгоё. Тийм учраас Паул илчээр дамжуулан эзэн өнөөдөр Колосой чуулган өөрийн хайрлсантай амин талах чуулган бидэнд энэ зүйлийг ойлгуулахыг тэгэхээр үнэн сэтгэлээсээ хүсэж байгаа гэж найдаж байна. Итгэж байна. Тэгж харагдаж байна. Амен. Тэгэхээр бид нэр эхлээд хэлэхдээ энэ гомдлоос чөлөөлөгдөх хэлсэн. Тэгвэл гомдлоос бид нар яаж чөлөөлөгдөх юм бэ гэдэг асуулт гарна. Бид нар өөрийгөө нөгөө хорионд оруулсан гэдэг тухайс харлаа шүү дээ, тий. Библи хэлэхдээ би 13-ыг дахин уншия. Ингэхдээ нэг нэгэндээ хүлцэж бие уучлж хэрв хэн нэгэнд чинь нөгөөнхөө эсрэг гомдол байвал
Та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучил. Тэр гомдлоос чөлөөлөгдөх шилдэг ганц аргыг зааж өгсөн. Тэр юу бэ гэхээр уучил гэж хэлсэн. Уучил. Бүгд хамтдаа уучил гэж хэлэх үү? Тэр Библиэд мэдээж бид нар эзний үг рүү очино тий. Библиэд хамгийн хүчтэй уучлал хаана байдаг вэ? Юу гэж бодож байна та? Библиэд хамгийн хүчтэй уучлал бид нар харах юм бол эзэн Есүс Христ хүн төрлөختний төлөө загалмаад цовдлогдох тэр мөч. Нэг өсөндөө загалмаан зам гэсэн. Есүсийг баримчилсан. Юу ч хийгээгүй шүү, буруу зүйл юу ч хийгээгүй. Тэр бусдын төлөө л гайхалтай ажлуудыг хийж исэн болохоос биш. Тэр хэн нэгний амьдралд ялангуяа ард түмний амьдралд ерөөсөө цаад дотор гай болоогүй байхгүй. Магадгүй тэр эрх мэдлэгнүүдийн амьдрал цаад болсон байж. Есүсийг баримчилсан. Тэгээ зогсохгүй Есүсийг бүр доромжилсан, тийм үү? Доромжлол. Тэгээ зогсохгүй бүр түүнийг зодсон. Юу ч хийгээгүй байхад л. Тэгээ бүр нүүрлэн нулимсан. Эцэст нь түүнийг загалмаад цовдлж байгаа. Тэр бид нэр Иохан номын 10:10 дээрээс харах юм бол Есүс энэ дэлхий дээр яах ч ирсэн бэ гэдэг маш тодорхой хэлж өгсөн шүү дээ өөрийнхөө тухай тий. Тэр ингэж хэлсэн. Би 10:10-аас уншиж. Хулгайч зөвхөн хулгаалan алж сүйдэхээр ирдэг. Харин би тэднийг бялхсан амьтаа болгохын тулд ирсэн гэж. Есүс өөрийнхөө энэ дэлхийд дээр хүн төрлөختөнд ирсэн зорилгоо энд маш тодорхой хэлж өгсөн байхгүй юу? Би бялхсан амьтаа болгохын тулд ирсэн. Тэр ам бол бидний амьдрал дах нөгөө тэр гүнзгий амьдралын бүх талбарт нөлөөлдөг зүрхэнд суугдах ёстой юм аа. Тэнд хэрвээ та нар энэ амийг суулгачих юм бол яг энэ гомдлын эсрэг зүйл болох болно гэдгийг маш тодорхой хэлж өгсөн гэсэн. Амен. Ийм зоригтой ирсэн Есүсийг эзнийг яасан бэ гэхээр тэд баримчилсан, доромжилсан, зодсон, гүтгсэн маш олон зүйлүүдийг хийсэн баг. Тэгээд зогсохгүй эцэст нь түүнийг загалмаа дээр цовдлоо. Тэгэд Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр Лук номын 23:34 дээр тэр хамтаас Лукийн 24:34-ыг харъя. Эцэг минь тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй. Нэг өсөндөө эзэн Есүс Христ хүн төрлөختнийг уучлж байгаа дүр зургийг маш тодорхой харагдав. Түүний өнгөрүүлсэн амьдралыг, түүний хүн төрлөختөнд хийсэн гайхамшигыг харах юм бол тэр босч ирээд энд яаж ажиллаж болох вэ? Яаж эсэргүүцэж болох вэ? Тийм үү? Тэр бид нар харах юм бол тэр өшөө аваагүй. Тэр бас хараагаагүй. Тэр бас ерөөсөө хүн төрлөختний төлөө гомдол хадгалаагүй. Харин бид нар эндээс харах юм бол тэр уучлсан. Тэгэхээр бид яагаад уучлах ёстой вэ гэдгийг энэ зүйлээс ойлгож байгаа хаа гэж найдаж. Би дахин Колосой номын 3:13-ыг уншия. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж бие биеэ уучлж хэрв хэн нэг чинь нөгөөнхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил уучил гэж. Энэ зүйл бол бидний хамгийн гүн ойлгох ёстой зүйл шүү. Яг итгэлээр хүлээж авч бид нар амьдралдаа хэрэгжүүлэх ёстой зүйл. Эндээс харах юм бол бид нар Есүс Христийн энэ уучлалын жишээнээс харах юм бол нөгөө хүн зөв байсан болохоор би уучлж байгаа биш. Учир нь тэд уучлал гуусан учраас ч уучлж байгаа юм ерөөсөө биш. Учир нь бид бүгд Христээр уучлагдсан хүмүүс учраас л уучлагдах ёстой гэдгийг шинэ бүтээлүүд бид ойлгох нь Бурхны хүсэл юм байна.
Тэгэхээр магадгүй бидний дотор уучлал гэж тэгвэл яг юу юм бэ гэдэг нь дахин төрж иж болох юм. Энэ болсон явдлаа мартан гэсэн үг огтхон ч биш. Өвдөлт байхгүй болно гэсэн үг бүр огтхон ч биш. Бурууг зөвтгөн гэсэн үг бүр бодоод ч хэрэггүй тийм зүйл биш. Харин утасныхаа дууг хаачгүй. Туслах уу манайхан тий? Баярлалаа. Харин одоо энэ бидний ойлгох ёстой өнөөдрийн үгийн гол зүйл шүү. Ингээд нааш анхаарч байгаа. Уучлална гэдэг нь болсон явдлыг мартах гэсэн үг биш. Өвдөлт байхгүй болно гэсэн үг биш. Бурууг зөвтгөн гэсэн үг биш. Харин шүүх эрхээ шийдвэр юм. Энэ нэг шүүх эрхээ Бурханд өгнө гэсэн шийдвэр юм байна. Эзэн хэлсэн шүү дээ, шүүлтийг надад өг. Тэгэхгүй бол бид нэр why? Би чи агуу хүн багт why? Би зүв багт яагаад гэдэг асуулт бидний дотор их байдаг. Энэ хүн ийм муу байж яагаад? Зүв үү те? Харин Библи бидэнд юу гэж ятгах байгаа вэ? Эзний үг бидний юураар ятгах байгаа вэ? Тэр шүүлтийг эзэнд үлдээ. Энэ шийдвэр. Бурхан бидэнд нэгэн гайхалтай сонголт өгсөн нь бид нар нэгэн гайхалтай ерөөл өгсөн шийдвэр гаргах байхгүй. Энэ шийдвэр гаргаснаар бидний амьдралд олон зүйл бас болж идэг. Өнөөдөр бид нар чуулганд явна, Есүст итгэнэ гэж шийдвэр гаргасан хүмүүс байхгүй. Итгэлээр дамжуун. Тийм учраас нэм гаргуур бид нар энэ өргөг зорж байгаа. Амен. Тэгэхээр бид нар тэ хамгийн хэцүү уучлал гэж юу вэ? Яг энэ уучлал дундаас юу хэцүү байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Яг үнэндээ бид бусдыг биш харин өөрийгөө уучлах нь хамгийн хэцүү. Эцэж тийм зүйл боддгоо заримдаа. Энийг зөвлөг л бодё. За тэгээд таны зүрхэнд яг ийм зүйлүүд байна уу хамтдаа шалгаж үзье. Олон жилийн одоо тий гомдол байна. Магадгүй уучлах чадахгүй хүн байна уу? Өвдөх бүрт нулимс гардаг шарах байна уу? Өнөөдөр эзэн Иесус бидэнд хэлж байна. Гомдлоо надад. Би чиний зүрхийг гомдлоо надад өг. Би чиний зүрхийг гэнэ. Тэр бид энэ зүйлийг өөрсдөө хийх гэж мэдээж ядарч байгаа. Хэцүү баг. Бүгд мэдж байгаа бах зарим. Хийхийг ирмэлзэж байгаа. Тэгмээ магадгүй бид эргээд өөрийгөө харахад яг тэр шүүлтийг Бурханд өгч чадж байгаа юу? Тэгээд би яг энэ гомдлуудыг эзэн рүү өргөж чадж байгаа юу? Тэгээд эзэн хэлэхдээ гэнэ гэсэн. Өдөр хамтдаа залбирцгаая. Магтаалын багийг үрж байна. Өнөөдөр нөгөө эргэн гэдэг магтаал явж байсан. Тэрийг хамтдаа бас залбирцгаая. Хүн бүр бас залбираасаа гэж хүсэж байна. Бодосоо таны амьдралд хамгийн гол өнөөдрийн биднэрт өгж байгаа эзний одоо тийм ойлголт бол шүүлтийг эзэнд үлдээх. Энийг л бид нар эзэнд өгч чадах юм бол бидний амьдралд олон зүйл өөрчлөгдөх. Тэр байсал. Тэгээд би дахиад нас асууя. Магадгүй өнгөрсөн жил олон жилийн тэг гомдол бидний зүрхэнд байдаг уу? Уучлах чадахгүй хүн гэж бидний дунд байна уу?
өвдөх бүрт нулимс гардаг тэр одоо тэ шархалсан зүрх миний дотор. Мэдээж энэ нэг дор тэ ихтгэх зүйл ерөөсөө биш. Харин бид нар энэ үндсээ сайн ойлгоод одоо бидний гарц бол эзэн рүү тэр хэлэхдээ зүрхээ надад өг. Омдлоо надад өг. Би чиний зүрхийг итгэх бол. Хамтдаа залбирцгаая. Хүмүүр бас эзэнд магтаалыг өргөөд. Өнөөдөр бид яг эзэн хүндэтгэл мөргөл өргөхөөр бас түүний өмнө бид нар гимшиж өөрсдийгөө улааж энэ бас түүнээс бид нар хүчийг авах. Энэ өргөөг зорж ирсэн. Хүн бол бидний дунд бидэнтэй хамт байна. Илэгсгээр хүлээж авдаа эцэж толцоо миний зүрхийг ингэртээ твэж ташруулдаа эргэж хургаан гинт хутгаалдан байхаа зэн намаа эзэж хош түлхэдгүй эргээд ирээч гэж намайг дуудаа энэргүй миний бурхан эргэн эргээ уулзах мөч бүртмээ эзэн намайг илэгсгээр хүлээж авдаа эзэж тургаа миний зүрхийг ингэртээ твэрч Бид эзэн тайвшруулдаг. эргэж хургаан гэмт хутгаалдан байхаа зэн намайг хизээж хош түлхэдгүй эргээд ирээч гэж намайг дуудаа энэрэнгүй миний бурхан таньда би хайртай Есүс таньда би хайртай Есүс таньда би хайртай Есүс таньда би хайртай Тэмээзээ бид танд хайртай. Тийм учраас таны үгийг өнөөдөр бид хүлээж авч байна. амьдралын минь үнцээ Халелуя. авралын бурхан Зүрхний мэ. эргээд ирээч гэж намайг дуудаа энэргүй миний бурхан таньда би хайртай Есүс таньда би хайртай Есүс таньда би хайртай Есүс таньда би хайртай Есүс таньда би хайртай Тэмээзээ. Есүс Тэмээ чуулган таны өмнө ирж байна. таньда би хайртай Их эзэн бидний зүрхэнд гомдол биш уучлал байхад та туслаач.
Их эзэн бидний зүрхэнд үнэхээр тэр зөвтгөл биш. Харин тань руу харах тэр итгэл байхад туслаач гэж танаасаа хөөж. Эзэн бидний зүрхэнд өөрийгөө өмгөөлөл биш эзэн харин тань руу итгэлээ өгдөг тэр хүч байхад туслаач. Өөрийн чуулганыг өрөөгөөч. Та биднийг харахтаа шинэ бүтээл гэж дуудсан. Эзэн та бидэнд өгсөн гайхалтай эрх бол бид тань дотор шинэ бүтээл болох тэрл эрхийг авсан таны хүмүүс билээ. Тэгэхээр бидний амьдралд өнгөрсөн цаг хугацаанд олон зүйлсээс шалтгаалan бидний тэр нандин зүрхэнд гомдол нуугдаж байгаа бол тэр гомдлыг бид нэр зүрхэндээ тээж байгаа бол эзэн та биднийг уучлаач. Яг одоо биднийг шийдвэртэй байхад та туслаач. Ариун сүнсээ таныг урьж бай. Их эзэн таны нэрийг дуудаж байгаа, тань руу итгэлээ өгч байгаа, тань руу зүрхээ харуулж байгаа, тань руу хараагаа чиглүүлж байгаа. Таны өмнө гэмшиж байгаа. Таны өмнө өчөж байгаа. Таны өмнө ирж байгаа. Та өөрийн хүүхдүүдийг өрөөж өгөөч эзэн минь ээ. Та өөрийн чуулганыг өрөвдөөч эзэн. Есүс ээ. Та бол сайн бүр. Учир нь таны үг хэлэхдээ нэг нэгнээ хүлцэн бие биенээ уучлж хэрв хэн нэгний чин нөгөөнхөө эсрэг гомдол байвал та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучил хэмээн тушааж байгаа. Таны тушаалыг эзэн. Бас ятгаж байгаа таны ятгалгыг эзэн. Бас зөвлөж байгаа таны зөвлөгөөг эзэн. Их эзэн чуулган өнөөдөр авахд та туслаач. Их эзэн энийг бид өөрсдөө хийж чадахгүй. Энийг хийж өгөх нь та билээ. Тийм учраас би танд итгэдэг эзэн минь. Та бидний зүрхийг цэвэрлж өгөөч эзэн. Есүс ээ. Та бол бидний амьдралын үндэс. Есүс. Тандаа би хайртай Есүс ээ. Оо Есүс чуулган таны өмнө ирж байна. Та биднийг уучлаа. Та биднийг хайрлаа. Та биднийг нэгүүлсэн. Та бидэнд найдварыг өгсөн. Та бидэнд итгэлийг өгсөн. Та бид бүгдийг өгсөн гэсэн минь ээ. Бид хэн ч биш. Таны өмнө чин сэтгэлээс очиход туслаарай. Бид үнэхээр тань руу очиход бидний зүрхэнд ямар нэгэн гомдол саад болж байгаа бол яг энэ цагт Есүсийн нэрээр нур гэж тушааж. Бид үнэхээр эзэнд итгэсэн итгэл дотор шийдвэртэй байхад та туслаарай. Учир нь гомдол өнгөрсөнд уйдаг. Уучлал харин биднийг ирээдүйн рүү хөдөлдөг. Учир нь гомдол зүрхийг хатууруулдаг. Уучлал зүрхийг эдгээдэг юм. Гомдол бол хүлээс. Харин Христ доторх уучлал бол эрх чөлөө юм аах түнэр. Өдөр эрх чөлөөтэйгээр эзэн дотор баяр баясгалантайгаар алхацгаа яах түнэр. Бидний эзэн биднийг ивэх бол. Эзэн Есүс Христийн нэрээр. Амен.